Та бүхэндээ бороотой бүрхэн өдөр мэндийг хүргэе. Ингээд алдар Twilight цувралынхаа шин сар номыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Тэгэхээр номын эхлэлд байлаа. Нарлаг, цэвэрхэн, цэлгэр сайхан өрөөнд эмээтэйгээ уулзж агаар гардаг. За тэгээд эмээтэйгээ уулзаад сансан сэтгэлээ дэвтэйгээд байжсэн чинь араас нь Эдвард ирж байгаа нүднийх нь буланд үзэгдэнэ. Нар туссан байхад Эдвард ярьсаадаг гэлээ алмаз шиг ялалцдаг. Белла үнийг нь анзаараад эмээдээ тайлбарлах гэсэн чинь Эдвард араас нь хурж ирээд Беллагийн хазар дээр үнсээд төрсөн өдрийн минь төргий хонгор минь гэж хэлдэг. Ингээд Белла гараа урагшаа сонгосон чинь талент гар нь хүрснээр хар дарсан зүднээсээ сэрдэг агаа. Та бүхэн анзаарсан болол Белла маань эмээтэйгээ уулзсан биш, зүгээр л өөрийнхөө хөгшөрсөн төрсийг талент харж агаар зөөдөлсөн байдаг. За өнөөдөр бол Беллагийн төрсөн өдөр. Манай Белла 18-наас хүрч байгаа. Ингээд Белла хар дарсан зүуднээс арай гэж салаад доошо буугаад очисон чинь аав нь зургийн аппарат болон альбомыг охиндоо бэлгэлдэг. Эдвард ч Беллаг гэрээс нэрж авдаг. Ингээд Белла Эдвард хоёр сургууль руугаа хамтдаа явцгаана. Сургууль дээрээ дөнгөж очиод байжсэн чинь Алис өрөөдрөн. За тэгэнгүүтээ Белла төрсөн өдрийн минь төргий гэд үнсдэг. Тэгэнгүүтээ өнөөдөр төрсөн өдрийн нацгаа үжлэгтэй шүү гэж анхааруулдаг. Белла үжлэгнээс нь зогтох гэж болтох гэж хамаг байдаг арга хэрэглэж үзнэ. Би хичээлэхдээ ихэнх таалгараа хийгээгүй. Тэглэж Ромео Жулиетагийн жүжигийг үзэх ёстой. Гэтэ гэртээ CD-гээр үзэн л дээ гэдэг. Тэгсэн чи Эдвард чи бараг жүжигийн цээжээр мэднэ сте гэсэн чинь Белла. Гүй би ихтэй 1965 оны холбоорыг нь үзэж байгаагүй гэж хэлдэг байгаа. За ингээд манай Эдвард Беллаг ятгахаар болно. Эдвард Белла хоёр хичээлээд арчаад гэртээ очино. Тэгээ буудан дээрээ тоглож хэвтэж байгаад өнөөх жүжиг үзнэ. За энэ жүжиг бол маш учиртай жүжиг юм. За яг жүжиг үзэж байхаагаар Эдвард би Ромеод үнэхээр хата харагдаг гэж хэлдэг. Тэгсэн чинь Белла жүжигэндээ автаад бүр уйлсан сууж идэв. Тэнгүүтээ тэглгүй ах те Жулиета чинь үнэхээр их үзэсгэлэнтэй штэ гэж хэлсэн чинь Эдвард гүй би тэрэн татаарахгүй маа. Үнийг хэлэхэд Ромео өссөн үед амиа орлох боломжтой гэж хэлдэг. Белла гайхаад Эдвард руу харсан чинь би өнгөрсөн авар Джеймс чамайг зовоож агниж байх үед хэрвээ чамайг өгөх юм бол өөрийнхөө амийг орлоо гэж бодож байсан. Гэхдээ мэдээж Эми Жаспер хоёр надад засалж миний амийг орлож өгөхгүй л дээ. Тийм болохоор би Волтер руу очие гэж бодсон гэж хэлдэг. Тэгээ Белла Волтер гэж юу юм гэсэн чинь чи Карлайлын өрөөнд дэсэн зургийг харж байсан биз дээ. Тэд нар бол Волтер. Тэгэхээр Волтер бол язгууртан угсааны цус сорогч гэр бүл. Волтерийн хууль дүрм гаргадаг. Тэр хууль дүрмийг зөрчсөн цус сорогчийг барьж аваад хөнөөдөг цаацлаг ахнэ. За тэгээд Италийн Волтерия гэдэг хотод байдаг учраас Волтери гэдэг нэртэй юм байна. За Волтерийн гишүүдийг дурдах юм бол Аро, Кайос, Маркос гэдэг үндсэн 3 гишүүдтэй. За голлох удирдагч нь бол Аро юм шиг байгаа юм. За Карлайлын эртний анд нөхөр гэж ойлгож байна. За яагаад заавал хууль дүрмийг сахиулах шаардлагатай юм бэ? Цус сорогчд Волтерийг хүлээн зөвшөөрч хүндэтгдэг юм бэ гэвэл мэдээж Волтер байхгүй, хууль дүрм байхгүй байх юм бол хүн төрлөختөн цус сорогч байдаг гэдгийг мэднэ. За ингээд эцэс төгсгөлгүй дайн гарна. Үүний үндсэн дээр харьцангуй цөөн тооны байдаг цус сорогчд устдах аюултай гэж үздэг байгаа. За тэгээд шинээр түрэн гарсан цус сорогчдыг дүрм журамд сургах, нууцыг хадгалах зэрэг ажлуудыг бол Волтерийг гүйцэтгэдэг байх нэ. За энэ талаар яриа байжсан Чарли пицца бариад ороод ирнэ. Ингээд гурлаа сайхан пиццагаа идэнэ. За мэдээж Эдвард ямар нэгэн шалтгаан хэлээ пицца идэхгүй байхаараа олно л доо. Цус сорогч зөвхөн цус л удаг. Эдвардын хувьд бол амтны цус л удаг. Тэгээ хүний хоол идэж болно. Гэхдээ яг юм шороо шиг амтгүй санагддаг гинэ. Ингээд орой болох тгсэн чи Эдвард Чарлид хэлдэг. Өнөөдөр төрсөн өдрийн партитай гэд. Тэгээ Белла үгүй би ямаргүй наа гэсэн Чарли за яваа. Төрсөн өдрийн парти чинь тэр өөр олоод авахгүй штэ гэж хэлдэг. Ингээд Белла Эдвард хоёр хамтдаа Эдвардын гэрлөө явахарлаа. За ингээд Белла гэрт нь очингуудаа
зургийн аппаратаа барай явж гин. Тэгээ зургийн аппаратаараа зургнууд аваад тэгээ угаалгаад альбомд хийхгүй бол ээж нь бөө юм болоод нэхний гэж бодоод зургийн аппарат аваад явсаахгүй юу. Тэнгүүтээ Белла Эдвард тоглоод за яг энэ зургийн аппаратаар чиний зургийг авдаг юм байж. Тэгээд хальсыг угаалах гэсэн чи хальсанд нь буудаг аа гэд хэлдэг. Тэгэл Эдвард амар инээгээл хоёул амар жаргалтайгаар Эдвардын гэрлөө яваад ирнэ. Эдвардын гэр гэдэг чинь том идэлэн юм хаусаа гэр бүлээрээ бүгдээрээ хамтдаа амьдардаг. Орсон чинь болор шилэн тавгнууд цэцэг лаа өрөө тавьчихсан. За тэгээд маш төмтөрсөн өдрийн бялуу тавьчихсан. Бэлгнүүд үрчгсэн. Манай Калиныхан Беллаг маань хүлээж идэг. Белла ороод Алис бүр хөөрө догтлсон. За Белла бэлгээ задлаараа гэдэг. Тэгээ Белла нэг том бэлэг аваад эхлээд цаасын тадлаад дараа нь хайрцаг гэдэг байхгүй. Хайрцагын цэнд дотор нь хоосон байдیں۔ Тэгэл за баярлаа гэдгсэн чинь нөгөө тал чинь шаалж нэгмэтэй. Эмид Розали Жаспер гурав чиний машинд хөгжим авч өгч байгаамаа. Тэгээ Эмид суулгаж байгаа гэж хэлдэг. За тэгээд бас нэг гулжинсан юм цаастай бэлэг Алис Беллад өнгөтэй. За чи одоо энийг задлаа гэдэг тэгэхгүй. Тэнгүүт нь Белла за гэд нөгөө нэг цаастай бэлгийг задлах гэж байсан чинь хурууга эсгчдэг. Тэгэл эсгэнгүүд юм цус гарна штэ энэ тусал цус. Тэнгүүтээ гаргаж ирэнгүүтээ чөтгөр ав гэж гээд нөгөөтгөө яхаа мэдгүй гэсэн чи гэгүн Жаспер тэр цусыг ин харангуудаа Белла руу араатан шиг дарж эхэлнэ. Та бүхэн санаж байгаа бол цус орогчод мэдээж хүний цус уухгүй байхыг хичээж байгаа. Гэхдээ хүний цусны цусал харагдах юм бол төвчээр алдахад маш ойрхон байдаг юм байна л да. Тэгээ Жаспер ялангуяа хамгийн сүүлд нь гэр бүл нэгдсэн. Мөн дээрээс нь хамгийн сүүлд хүний цуснаас татгалзаад цаан алтан болсон хүн болохоор Белла руу дайрж байгаа юм байна. За ингээд иймээс эхлээд эмх замраагүй байдал үүснэ. Эдвард мэдээж Беллагаа хамгаална. Тэгээ Жаспер дайраад ирэнгүүт Эдвард Беллаг цаашаа түлхдэг. Тэгсэн чинь Беллагаас азгүй юм болохоор өнөө болор шилэн тавгнууд дээр унаад за тэгээд тэр тавгнууд нь хагараад Беллагийн баруун шуун тэр чигрээ зүсэгдээд шил орчдөг. За тэгээд энэ тэндхүү хаа сагуу цус болоод тэгээ бүүн 6 аимшигтай хоснуудтэй цус орогчд Белла руу харддаг. Мэдээж Белла руу дайрахгүй л те. За тэгээ амар хөөрхөн Эмид, Розали бүгдээрээ Жасперыг болиулах гад тэгээ Жасперыг дагуулад явдаг. За Эдвард Беллагийн хажууд байж идэгэн. За Карлайл Беллад ойдл хийж өгнө. Карлайл ч юм ч ахгүй юу. Тэгээд маш олон жилийн дадлаг туршлага үндсэн дээр хүний цус хараад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхэд болчихсон байдаг аахгүй юу. Тийм учраас Карлайл ягчдгүй. Бүр Эсми хүртэл хамраа чимхэд Беллагийн цусыг плиз нагаар арчиж идэгэ. За тэгсэн чинь ингээд Эдвард хажууд нэг хэцүү байдалтай байгаад байдیں۔ Тэгээд Эдвард бол ингээд Беллагийн цус нь шунж доорлог. Гэхдээ Беллад бүр үнээр чин сэтгэлээс хайртай байхгүй юу. Тийм учраас бүх зүйлээ зариулаад чамаагүй хамгаалахыг хүсдэг. Тэгээд Белла альдаг байхгүй юу. Эдвард би зүгээрээ чи яв гэдгсэн чи Эдвард үгүй би чиний хажууд байх хэрэгтэй гэнгүүт чи явах хэрэгтэй тэгсэн чи Карлайл Эдвард чи яв Жасперыг тайвшруулаа. Жаспер одоо өөрийгөө үзий ядж байгаа. Тэгээ бүр ингэр бүлийг хаяад явахаас өмнө чи очиж зогсоо. Тэгээ чи л Жасперыг зогсоо чадаа гэж хэлдэг. Айгу бид хайртай байгаа замар хөөрхөн. Жасперыг тэгээр цэцгэлэн алдсан ч гэсэндээ Жаспер санаа зовж байгаа байхгүй юу. Жаспер ч бас өөртөө аим сэтгэл готарч байгаа гэсэн үг. Өөрийгөө барьж чадаагүй те. Белла руу дайрсан да. Ингээд Эдвард цаа гэж Жаспер араас явдаг. Карлайл Беллагийн гарыг хойжох хугацаанд нэгэн зүйлийг тайлбарладаг. Эдвард Деважин там гэж байдагт итгэдэг. Гэхдээ тэр нь бид нар шиг амьтанд хүртээл үзүүл гэж боддгоо. Гэхдээ миний хувьд бол би хүртээлээ гэж боддог. Бид нар Деважинд очих боломжтой гэж би бодож найддаг гэж Карлайл Беллад хэлдэг. Тэгээд Эдвард чамайг цус орогч болгож хуурахгүй байгаа нэг шалтгаан нь чиний сүнсийг Деважинд орох ёстой энэ сүнсийг устгахаасаа айгаад байгаамаа гэж хэлдэг. Тэгсэн чи Белла Эдвардгүй Деважин гэж юу ах вэ гэж дотроо боддог аа. За ингээд Эдвард хүрээдэр нь Белла цус олсон хувцас сольж өмсөд буцаа гэртээ очноо. Дараагийн 2 өдөр нь Эдвард нэг л сонь байдیں۔ Белла Эдвардтай хамт гоё нөгөө зургийн аппаратаараа зураг авахулж махуулаад Эдвардын сэтгэл санааг сэргээх гэл үздэг. Гэхдээ Эдвард юу ч дуурдаггүй. Белла бодохдоо бид нэр яг одоо явах хэрэгтэй байна да гэж боддог.
Яагаад гэх юм бол Белла түргэн хугацаанд цус сурагч болж хувирахгүй юм бол ямар нэгэн аюул эрсдэл гараад байгаа учраас хурдхан шиг цус сурагч болж хувирингуудаа Калиныхантай хамт зогтъя гэж шийдсэн байдаг. За энэ талаар ч гэсэн Эдвард бодоод надад хэлж чадахгүй байгаа хаа. Тэгээд Белла бүгд хамт явъя гэж хэрвээ Эдвард надад хэлэх юм бол би бэлэн байх хэрэгтэй гэж бодоод сэтгэл зүгээ бэлдээд байж идэгэн. Нэг өдөр сургуулаа тараад зургнууд угаалгачаад альбомдоо хийчээд байжсэн чинь Эдвард төрж ирээд Белла хоёлаа нэг ярилцээд хөө гэд гойдаг. Тэгээ Белла нөгөө л юм асуух чинь даа гэд. За тэгээд. Тэгээ манай хоёр Беллагийн гэрээ хажуудлын аймаг руу жоохон явж орно. Тэгээд Эдвард мод налж зогсоод Белла руу хардаг. Тэнгүүтээ бид явах хэрэгтэй наа гэж хэлдэг. Белла сэтгэл нь аягүй сонирн болсон ч гэсэндээ тэмээ би ойлгож байна. Би ихэнх юмнуудаа бэлдсэн байгаа. Одоо явахад болно гэж хэлдэг. Тэгсэн чи Эдвард Белла чи буруугаар ойлгоод байна. Бид гэж хэлэхдээ би болон манай гэр бүлийнхэн гэж хэлсэн. Би чамайг хэлээгүй гэж хэлдэг. Белла гайхаад харсан чи Эдвард би чамд хайргүй гэж Беллад хэлдэг. Белла тэр үгийг сонсоод сэтгэл нь маш ихээр шархалдаг. Беллагийн хувьд л өөрөөсөө дутуу үнэлдэг гэх юм уу? Эдвард өөртөө бүрэн хайртай гэж итгэдэг. Тийм учраас Эдвардын үгэнд шууд итгэдэг байгаа. Ингээд Эдвард Беллаг орхиод яваад өгнө. Белла хэсэг хүшиж зогсож ирсэн. Эдвардын араас гүйж эхэлнэ. Гүсээр явж исэн чинь ой модон дунд төөрөөд оймон дунд уйлаад ухаалдаад унцдаг. Нэг сэрсэн чинь Беллаг Сэмюэлээ хурж ирээд авардаг байгаа. Сэмюэл болохоор хүлээтийн нэг залуу. Удахгүй тодорхой болно л доо. Ингээд Белла гэртээ ирдэг. Тэр 7 хоногт Белла юу ч идэж явахгүй. Бүрийг ухаан санаа нь орон гарan болж идэг. Тэгээ дээрэс нь Эдвард би чиний амьдралд хизээж байгаагүй юм шигээр алга болно гэсэн учраас Эдвардын холбогдлолтой бүх эд зүйлс нь алга болчихсон байдгийг. Нөгөө Эдвард агуулсан зураг мураг, Эдвардын Беллад бэлгэлсэн бэлэг гэл. Эдвард Беллагийн төрс өдрөөр өөрийнхөө зохиосон аянуудыг хуурцганд бичээд тэгээд Беллад өгчихсөн хгүй. Тэгээ тэрийг хүртэл аваа явцсан. Тэгээ Белла бүр хүнээ байгаа байжсэн чинь Чарли ээжийг нь дуудаад ээж рүү явуулна гэдэг. Тэгээ Беллагийн хувьд бол Форксоос явах юм бол ерөөсөө Эдвардаас бүр мөсөн холдно гэж бодоод холдож чаддаг байхгүй юу. Тэгээ уйлан дуулан ааваасаа гуйгаад тэг би одоо сайн байна би хичээнэ гэд хэлдэг. За тэгээ тэр өдрөөс хойш Белла хичээлдээ явна, онцсорно, гэр орноо цэвэрлэн, хоолндоо хийнэ. Зөв юм шиг жүжиглж эхэлнэ. 9 сард Беллагийн төрс өдөр л байхгүй 9 сарын 13-нд тэгэхээр 9 сарын 15 хавцаа Эдвард Беллаг орхио авсан байгаа. Тэгэхээр 10 сар, 11 сар, 12 сар, 1 сар гэхэд Белла сэтгэл зүйн тэр дарамтнаасаа зомби шиг үхтэл байдлаас гарч чадахгүй яваа л гэдэг. Нэг өдөр дахиад Чарли Беллагийн бүх хувцсуудыг цөмхрөн шидэж идэг. Тэнгүүтээ Белла би үнэхээр чадахгүй байна чи ээж рүү очсон дээрээ гэж хэлдэг. Тэгээ Белла яагаад вэ би сайн байгаа штэ би хичээлдээ явж байгаа штэ би бүгдийг хийж байгаа штэ гэдгсэн чинь үгүй тэр нь чухал шээ чи хүн юм шиг мэдрэхдэггүй штэ Белла чи хитрхи хичээгээд байна штэ чи өөрөөр байх хэрэгтэй штэ чи найз нөхдөйгөө уулзалтаа гэж аав нь хэлдэг. Тэгээ Белла би хамлж ин би найзтайгаа уулзнаа гэж хэлээд аавыгаа тайвшруулна. Тэгээ Беллагийн чалчаа найз байдаг Джессика руугаа Белла очингуудаа хайлам кино үзье гэж хэлдэг. Джессика гайхаад за тий гэд. Яг тэгвэл Белла өнгөрсөн хугацаанд юусаа найзтайгаа ярьж байгаагүй байхгүй юу. Тэгээ найзууд нэмэр Белла хүнж гэж таахаа болчихсон байсан. За ямар ч Джессика Беллаг дагуулад Порт Анжелс руу кино үзэх юмнаа. Тэгээ кино үзэхдээ ч гэсэн Белла юусаа тий хайр дурлалын холбогдлолтой романтик кино үзэж чаддгүй. Тэнгүүтээ цус нүж болсон зомбитэй кино үзэхээр болдог. За мөн замдаа Джессиканы хайрын дуу машинда тавьсан чинь шууд зогсонгуудаа чихээ таглаж маглаад өөртөө тавьяагийн готой рэп дуу тавиад тэр бүр гайхаад Джессика чи эзэн рэп хөгжим сонсдог гэсэн чинь сайхнаас сонсдог болчлоо гэл. Тиймэртэж Джессика Белла киног үзчихэд буцаа гараад Макдоналдс руу явжсэн чинь замд нь 4 залуу баарны урд зогсож байгаа нь харагдаг. 4 залуу Порт Анжелс гэхээр эхний дэвтэр дээр гарч исэн Беллаг 4 залуу хүчирхийлэх гэж оролж исэн шүү дээ. Тэгээд орд хурдж аварч идэг. Тэр дурсан чинь гинт ороод ирнэ. Тэнгүүтээ Белла тэр дөрвлөө яваад очичтэй. Тэгсэн чинь толгойд нь
Эдвардын хоолой сонсогдож эхэллээ. Адреналинаас болсон мэдгүй амтаж Эдвардын хоолой Белла гуйж ин Белла тэднэрлээ битгий очи аюултай гэж хэлдэг. Белла Эдвардын хоолойг сонссондоо баярлаад тэгээд тэр дөрвөн зал руу явж ичдэг байгаа. Нөгөө дөрвөн залуу нь яасан онгор минь уухамар дайлах уу гэж мэгээд өдөөд идэг. Тэгсэн ч Белла гинт анзаарсан чинь тэр дөрвөн залуу нь октоос тэр өмнө өөрийг нь хүчирхийлэх гэж оролж исэн дөрвөн залуу биш байдаг юм аа. Ингээд Джессика ч гэсэн Белла хурлаач чи юу хийгээд байгаа юм бэ гэд. Тэгээ Белла Джессика хоёр Макдоналдс орчоод тэгээ буцаад Джессика Белла гэрт нөрөөж өгдөг. Энэдрөөс хойш Джессика Белла дээрээс ярих болчихдээ. Аргагүй шүү дээ. Яа гэх юм бол Джессикаг Белла айгу айлгцсан. За гэхдээ тэр өдрөөс хойш ер нь Белла сэрэгдэг гэх юм уу. Тэгээ Беллаг үзсэн тэр зомбитэй киног үзэнгүүтээ Белла би яг л зомби шиг харагдаж байгаа юм. Тэгэхээр би одоо өөрчлөгдөх ёстой гэж боддог. Тэгээ Беллаас нэг ажил хийж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор Майк Ньютон гээд сургуулийн найзын ээж аваах нь спорт хувцас хэрэглэл зардаг дэлгүүр. Тэр дэлгүүрт цагийн ажил хийдэг байгаа. Тэгээ коллеж хамаагийн цуглуулна гэд хийжсэн. Тэгээ Белла ажиллаа хийж дуусчаад байжсэн чинь нэг л тийм сэтгэл нь хоосон байгаад байдیں۔ Тэгээ машин авна гэрлээ гарчсан чинь замд нь зэвэрсэн юм мотоциклд харагдаг. Тэгвэл Белла гинт намайг аюултай байдалд орох үед Эдвардын хоолой сонсогдсон. Хэрвээ би мотоциклыг аваад унах юм бол дахиад сонсогдох болов гэж бодонгуудаа тэр мотоциклыг худлаад авчдаг. За тэгсэн чи тэр мотоцикл нь бүр яг хог руу хаягчсан юм мотоциклхгүй. Тэгээ бүр ингээд ивдэрсэн. Тэгээ өөрөө анзалж чадахгүй. Тэгээ завсарчнаа анзлахаар амар үнэтэй. Тэнгүүтээ нэрээ надаа нэг завсарчин танилаас байдаг штеп. Тэнгүүтээ Джекоб руу явж очиноо. Джекоб Беллаг хараад бүр үнэхээр их баярлалаа. Амар хөрхи инээгээл Белла наашаа ирсэн чи ямар сайн юм бэ гэд тэр хоёр гараж руу нороод тохиролцоо байдаг. Джекоб Беллагийн мотоциклийн засч өгнө. Хариуд нь Белла сэлбэг авах мөнгө төгрөгийн бүгдийг өгнө. Дээрээс нь Джекоб Беллад мотоцикл хэрхэн унахыг нь зааж өгнө гэдэг. Энэ өдрөөс хойш Беллагийн сэтгэл санаа арай дэрдэж эхэлнэ. Тэгээ Лапуш Джекобтэй цагийг өнгөрүүлнэ. Энэ үедээ болохоор Беллагийн сэтгэл санаа арай л хөнгөрөөд нэг л сайхан болоод байдгийн. Гэхдээ гэртээ очиод хар дарсан зүүдээ зүүдэлсэн хэвээрээ л байдаг. Тэгээ Белла хар дарсан зүүдээ зүүдлэхээрээ бүр хашгираад орилоод зэрдэг байхгүй. За тэгээд анх хашгирах үед нь Чарли орж ирдэг гэсэн сүүлээ бүр ингэ тоохож болсон заяа. Тэгээ Белла нэг өдөр Эдвардыг энд байсан гэдгийг нь нотлох гээд Эдвардын гэрийг хайх оруулдаг. Машина унаад ойд өндөр яваад төөрч Эдвардын гэрлээ очсон чинь тэнд нь бүр урт юм зэрлэг ургамал энэ төр ургацсан. Олон сар жил хүн очоогүй айтай. Тэгээ Белла харангуйтаа бүр сэтгэл санаанд ортоод ямар аимшигтэй бэ? Хав хоосон бэ штэ. Гингүүтлээ буцаад Лапуш руу очоод Джекобтойгоо цагийг сайхан өнгөрүүлдэгэ. Белла дээрэс нь Эдвардын хоолойг дахиад сонсомоор байгаа штэ. Тэм учраас Джекоб мотоциклийн засаа дууссан байдаг хгүй. Тэнгүүтээ мотоциклоо унахаар шийднэ. Ингээд Джекоб Белла хоёр мотоциклоо унаж туршиж үзсгээр үзэх газар лугаа явж идэг. Тэгээ явж исэн чинь Белла машина барь явж авах гэсэн замд нь хадан цохиноос нэг залуу доошоо үсэрчдээ. Тэгээ Белла бүр айгаад орилоод машин зогсоодог байхгүй. Яана тэр амиа орлоо штэ гэдгсэн чи Джекоб энийгээ Белла юу яриад байгаа юм чинь зүгээр л далаараа өсөрч шомбож штэ. Чи зүгээр нэг төрлийн спорт гэж хэлдэг. Манай Лапушийнхан угаасаа тэгж өсөрдгийг. Чи өсөх юм бол хойлооч гэсэн тэгж өсөрч тоглож болно штэ гэж Белла хэлдэг. Тэд нар хийн гэсэн чинь Сэм гэж Джекоб хэлдэг. Тэгээ Джекоб Сэмийн нэр хэлэхдээ хүүт нэр хэлдэг. Сэм нэг бүлэглэл дээрэмч юм шиг байгаа. Пол Жаред гэдэг хоёр найзтайгаа байдаг. Саяхнаас миний найз Эмбриг өөртөө уруудтаад авцсан. Тэгээ би Эмбриг надтай найзлахгүй байгаад нь гонигтай байгаа гэдгийг Белла хэлдэг. Тэгээ Белла Сэмийг үзий яддаг. Яаж ингэж хүүхдүүдийг уруудаад чаддаг байна гэд хар тамхины бүлэг, алуурчин, янз янзын муу зүйлээр л Сэмийг хараад өрөөдөг. За ингээм нойр нөгөө газартаа урж ирээд мотоциклоо унаж турсаж үзнэ. Тэгсэн чинь Белла өөрийнх нь онол нотлогдож байгаа гэдгийг мэдж авдаг. Яа гэх юм бол мотоцикл суугүй юу? Эдвардын хоолой толгойд нь сонсогдож эхэлдэг. Тэгээ Белла харамсалтай нь Эдвардын хоолойг сонсож явж агаад мод мөргөд осолд орноо. Тэгээд толгой нь хагараад
гэрлөөгөө очиж хувцас салчаад эмнэлэг очиж толгоогоо оюулаад гэртээ ирдэг байгаа. Тэгээ Чарлид бол ерөөсөө моцикл унсан гэдгийг хэлж болохгүй. Яагаад гэх юм бол Чарли Беллаг 10 настай байхад нь хизээж моцикл унахгүй гэдэг амлалтыг нь авсан байхгүй юу? Тийм учраас Чарли дээрөөс мэддэгдэх юм бол Белла алуулна гэдэг ааваасаа бүр амар байдаг. Амар хөөрхөн байгааз 18 хүрчээд ааваасаа бүр амар байдаг заяа. Тэнгүүтээ Белла Джейкоб хоёр бас нэг аялалд гарахаар болно. За тэрний юу гэхээр Белла моцикло унаж дадлаг гэсээр сайн ундаг болсон. Тэгсэн чинь эд ортой хоолой сонсогдох болцохгүй юу. Тэнгүүд нь өөр эд ортой хоолойг сонсох ямар арга вэ гэж бодож аваад нуг руу очиж үзээгээд за тэр нуг гэдэг нь болохоор өмнөх дэвтэр дээр гардаг. Эд орд өөрийнхөө хэрхэн наранд алмаз шиг ялцдаг Беллад үзүүлдэг тэр нуг аахгүй аймуудын дунд байдаг. Тийшээ очих хүссэн. Тэгээд Джейкоб Беллаар хамтдаа явдгийн. Джейкоб лож юм бариад тэгээд нугын ирэл гардаг. За гэсэн хэдий ч өдөржингөө яваад нугаа ерөөсөө олж чаддгүй. За ингээ гэртээ буцаад хүрээд ирнэ. За цаг хугацаа өнгөрсөөр 2 сарын 14 болдог Валентины өдөр Белла Лапуш руу очисон чинь Джейкоб Валентины баярын мэнд гэд ягаан жижигхэн хөрхөн цөрхөн шоколад өгдөг. Белла тэр шоколадыг авч унгатаа за би тэр харилцаа нэг л өөр төвшөнд болоод ах шиг энэ би яаж Джейкоб зүгээр ойлгох вэ? Үннийг хэлэхэд би Джейкобыг дүүгээл гэж бодож байна гэж өөртөө хэлдэг байгаа. За ингээд найзтай хамтдаа кино үзэхэр болдог. За уг нь бол Белла санааталсан байхгүй. Гэхдээ цус нүчтэй мэдээж киногоо үзэн. За тэгээд Джейкобын найз Кул, за тэгээд Майк, Джессика, Лорен, Эрик, Кэт гэл бүгдээрээ хамтдаа үзье. Анжела байна гэд үзье гэсэн чинь ихэнх нь боломжгүй эцэст нь Джейкоб, Майк, Белла гурал Порт Анжелес кино үзэхээр болдог байгаа. За ингээл кино үзээс очсон чи Белла голон суудсан. За хоёр талд нь Майк, Джейк хоёр суудсан. Тэг хоёулаа гараад илгэсэн заяа. Тэг айл нэгнийхэн гарн дээр Белла гараа тавиад тэнгүүт нь Беллагийн гарыг атган өглөөд авахгүй. Тэг чи Белла бүр ингээд илгээ төрээд алинтын ч нүүр өгдөг юм. За тэгээ байдсан чи Майкийн гитсэн өвдөөд гитсний халтар туссан хүрхий бөөлж гүйлгэж бөө юм боллоо. За тэгсэн чин Джейк бас нэг л сонирн болоод идэв. Би энэ халууд үгээд халуураад тэгээ Белла яана Джейк чи халуурч штэ гэд. Тэгээ бүгдээрээ буцаж гэртээ хараад Белла гэртээ ирсэн чинь Беллагийн гитсэн өвдөөд тэгээ тэр өдөржингөө Джейктэй угаасаа албаа барьж чаддгүй. Гэхдээ тэр өдрөөс хойш Джейк Беллатай ерөөсөө дахиж ярьдгүй. Уг нь бол Джейк гэртээ хараа Беллараа залгана гэсэн боловч залгаагүй. Белла өөрөө залгасан чинь Джейкийн би их муу байна гэж Джейкийн аа Билли хэлдэг. Тэгээд Белла би эргээд очио гэдгсэн чинь үгүй би нэг юм байна. Дээрэс нь халтар төвчин юм шиг байна гэж хэлдэг. Тэнгүүтээ бүр моно гэдэг халтар төвчин туссан байна гэдэг аахгүй. Тэгсэн чинь тэр нь юусоо халдварлтгүй өвчин байна гэдгийг Белла олоод мэдчихдэг юм. За ингээд Белла Джейктэй холбогдож чадахгүй байжснаа бүр сэтгэл санаагаар унаад тэгээд өнөөх нуг хайх хэрэлдээ ганцаараа авахар болно. Тэр үед нь болохоор Форкс даяар уулын зэрлэг баавга гараад ирчихсэн хүн амтан барьж идэт байна гэсэн цуу яриа явж исэн. Гэхдээ Белла ерөөсө тоогоогүй. Тэгээ луужингаа бариад өнөөх нугаа хайж эхэлдэг. Белла ганцаараа яваа л байдаг. Ой модор ганцаараа яваа л байдаг. Тэг явж явжснаа гинт нөгөө гайхамшигтай үзэсгэлэнтэй нугаа олоод очижтэй. Белла тэр нугыг харсан чинь хэдийгээр сайхан боловч үнийг хэлэхэд Эдвард байхгүй болохоор юу ч сонирн биш санагдаг. За тэгээ буцаадаа гэж бодоо байжсэн чинь ард нь нэг зүйл ирж байгаа нь мэдрэгдэнэ. Белла аажуухан эргээд харсан чинь модны захаас нэгэн цайвар цонхогор царай харагддаг. Белла хараад Лорен гэж таньдаг. За Лорен болохоор Джеймс Виктория нартай хамт явж исэн цус орогчдын бүлгийн нэг гишүүн байгаа. Гэхдээ Калинихантай сөрөглөхгүйгээд Диналигийн гэр бүлтэй очиж цагаан алтан болж амьдралынхаа хэв маягийг өөрчилж байгаа ийм цус орогч байдаг. Лорны хувьд гэх юм бол Диналигийн Иринатай их дотн харилцаатай байсан юм шиг байдаг юм. За Динали гэдэг нь хэм бэ гэхээр Калинихны бас нэг гэр бүлийн найзууд гэж ойлгож байна. Калинихантай адилхан гуруула бүлгэлж амьдардаг, бас амьтны цусаар хоолдог ийм цус орогчд байгаа хгүй юу. Тэгээ Белла сайн уу Лорен гэдгсэн чинь
гинт Беллагийн толгойд Эдвардын хоолой сонсогдож эхэлнэ. Белла боломжтой орой худлаа ир гэж хэлв. За тэгэл орно. Эдвард сайн уу гэж Беллагаас асууж масуугаал. Тэгсэн чинь Белла сайн. Эдвард жоохон төр зур хоол явцсан байгаа гэд хэлдэг. Тэгээд тэгсэн чинь төр зураа гэл орон тэнгүүтээ. Би тэдний хэрлээ очсон чинь ойр эдэн сарда очиг бол өнөрцөн дээ гэтгсэн Белла. Яг уу тийм л дээ. Гэхдээ яг уу надтай байн галбаатай хэдин гэж хэлдэг. Тэгсэн чинь Лорн уулаа нуттай болсон. Уушлаараа Белла. Би ан хийж авч ирсэн юм аа. Үнийг хэлэхэд тэдний цагаан алтан байх надад ерөөсө таалагдаагүй. Тэгэл би ан хийж авч байгаа чамтай таарчлаа. Намайг уучлаарай. Энэ бол зөвхөн тохиолдлын хэрэг гэж хэлдэг. Тэгээ Белла айгаад Эдвард чамайг уучлахгүй дээ гэсэн чинь Лорн Эдвард намайг ийм зүйл хийснийг хизээж олж мэдэхгүй гэж хэлдэг. Тэгээд дээрэс нь Викторийн үнийг хэлэхэд намайг нааш нь явуулсан гэж хэлдэг. Виктори болохоор Джеймсийн хос байсан хгүй. Джеймс нөгөө Беллагийн цусан чунаа Беллаг хазаа тэгээ Эдвард Жасперт алуулсан цус орогч штэ. Нэгдүгээр дэвтэр дээр гардаг. Тэгээ Белла юу гэдгсэн чинь Виктори чамайг хааж байгаа. Үнийг хэлэх Викторийн хосыг Эдвард алсан учраас Эдвардын хосыг алахаар Виктория бэлтгэж байгаа. Чи барыг надад идүүлж өгсөндөө баярлах хэрэгтэй. Яагаад гэх юм бол Виктория чиний толгойд жарахгүй тийм аимшигтай төлөө зохиосон гэж Беллад хэлдэг. Тэгэл Белла за тавилантайгаа авлирал одоо ингээл цус орогч хаалбалал өглөө гээл тэгэл сэтгэлдээ Эдвард би чамд хайртай гэд хашаараад нүдэн анаад тавилан ойлоожсэн чинь гівгэнд Лорн сэрцгээсний зүхтаад явдаг. Белла гайхаад 90 тойрны харсан чинь маш том битэй саарл чоннууд тэр хоёрыг бүсэлсэн байж тэнгүүтээ Лорны араас хөөгд явдаг нөө. 5 аимшигтай саарл чон Беллагийн нүдэнд харагдана. Тэгээ Белла бүр ухаан сан орж хараад за айгүй бол чоны хоол болох юм байна. За бараг чоны хоол болсноос цус орогчийн хоол болсон дээр юм байна гэж бодонгуудаа зогтож эхэлнэ. За тэгээ зогтож төөрж луужингайхаа тусламжтайгаар машин дээр ирээд бүр мэгштэл байлдаг. За тэгээ гэртээ үрдэрсэн чинь аав нь гэрт нь байждаг. Тэнгүүтээ Белла чи хаагур яваад ирж байгаа мэ гэсэн чинь Белла үнэн хэлээд уйлаад тэгээд тэр чин зэрлэг баагаа ишэна тэр чин чон байна гэж аавдаа хэлдэг. Тэгээ аав нь тэр мэдээг нь аваад чоны ирэлт гараа явдаг агаа. Тэр өдрөөс хойш Белла сэтгэл сан докторгүй байжснаа. Жек өрөөс өөрт нь холбогдохгүй байсан чинь Чарли Беллад ингэж хэлдэг. Жек чамтай уулзах байгаа юм би Жекийг харсан штэ. Нөгөө Семи найзтай хамт дэлгүүр үүдэн зогсож исэн гэж Беллад хэлдэг. Тэнгүүт нь Белла гинт уурлаад энэ аяг бол яг Семийн бүлэгт орсон юм байна л да. Толгойг нэрвүүлээд авцсан юм байна л да. Манай Жекийг гингүүтээ Жек гэр лөө яваад очно. Тэгсэн чинь Жек гэртээ сайхан 50 амгалан хурхираад унтчихдیں۔ Белла харангуутаа сэтгэл санаа нь тайвшраад тэгээд биелээд Жек сэрэнгүүт намайг ирсэн жилээрээгээ далайн эрг рүү алхаж юм батгаар яваадаг нь. Тэгсэн Жек араас нүрээд ирнэ. Тэнгүүтээ Белла Жек хоёр муудалцсан. Тэгээд Белла чи яагаад байгаа юм бэ? Чи Сэмтэй яахаш нийлсэн бэ гэсэн чи Сэмийг битгэж хийж илээ дээ гэж Жек хэлэнгүүтээ би чамд юу болж байгааг хэлж чадахгүй. Чи зүгээр яв. Хойлоо найзуудтай чадахгүй боломжгүй гэд Белла гомдоод яваад өгнөө. Белла гэртээ ирээд гомдоод унтчихсэн чинь шүндүнд цонхыг нь маажих чимээ гардаг. Тэгээ Белла айгаад сэрдэг байгаа. Тэгээ яагаад байгаа гэхээр нэгдүгээр Лорн амьд байгаа гэж Белла бодож байгаа. Дээрээс нь Виктори араас нөгөөж байгаа штэ. Тийм учраас Виктория Беллаг агнахаар ирж байна гэж бодсон. Тэнгүүтээ за яадаг ч гэсэн орилж болохгүй. Тэгэхгүй бол аав орж ирээд аавыг маань алчихна. Тэгмж би ганцаараа өгөх ёстой гэж чимэг өх очоод цохоо онгойлгодог байгаа. Тэгсэн чинь Жек зогсож идэгin. Жек бүр ингээд Чарлигийн арын модноос мөчрнөөс нь дүүжлэгдсэн Беллагийн өрөөлөв өсөрч орж ирнэ. Тэгээ Жек Белларыг харсан чинь Белла чи юу гэж юм бэ гэсэн чи Жек би чамд амлсан амлалтаа билүүлж байгаа гэдэг байхгүй. Тэгмэд Белла чи хизээ надаас Чарлигийн байшингийн модноос өсөрч амиа орлогож амлсан гэсэн чи Жек үгүй би өөр зүйл хэлэх гээд наа. Би чамтай найзлан чамаас юу ч нуухгүй гэж амлсан. Би тэр амлалтанда хүрэх гээд наа гэд би чамайг хязгаарч орохгүй гэдэг амлалтаа хүрж ийн гэд. Тэгтээ Жек юу ч хэлдэггүй. Гэхдээ Белла чи боддоо хойлоо анх уулзахад би чамд юуны талаар ярьж өглөө. Би чамд ямар түүх ярьж өглөө. Чи тэрийг сандаа гэдгсэн чи Белла зөвхөн цус орогчийн түүхийг санаад идэв. Үнийг хэлэхэд Жек Беллад цус орогчийн түүхийг ярьж өгөөд тэгээд Белла анх Эдвардыг цус орогч юм байна гэдгийг сэжилсэн байдаг аахгүй. Нэгдүгээр дэвтэр дээр гардгийг. 6 дугаар бүлэг дээр гардаг аахгүй аимшигтай түүхүүд гэдэг нэртэй бүлэг дээр.
Тэгээ та бүхэн chapter 6 ингээ хараад үзэх юм бол гарч ирнэ. За тэгсэн чи тэрэн дээр Жекоб бас хүн чоны талаар ярьсан байдаг байхгүй юу? Хүн чон цусрагчид эртний дайснууд байсан. За тэгээд хэдэн жилийн өмнө Калиныхан хурж ирээд манай өвдөс Ефраим Блэкт бол гэрээ байгуулад тэгээ хүний цусрахгүй хацахгүй гэдэг гэрээ байгуулсан гэдэг талаар Жек Беллад ярьсан. Гэхдээ Белла тухайд хүн чон мань ерөөсөн анзаарч байгаагүй. За ингэж яг буцаа яваад өгнө. Тэгээ Белла унтчихсэн чинь зүүдэндээ өмнөх номныхоо 7 дугаар бүлэгт гардаг хар дарсан зүүд гэдэг бүлэг байдаг байхгүй. Тэр бүлэгт Белла нэг зүү зүүдэлтэн тэр нь болохоор Эдор цусрагч болсон. Тэгсэн чинь аимшигтай аим чон Эдорд руу дайрж агаар зүүдэлт. Тэг яг тэр зүйдээ зүүдэлжсэн чинь гинт хүн чоны талаар ярьжсэн санаанд ороод Белла өглөө сэрэнгүүтээ Жекоб хүн чон юм байна гэд мэдчихнэ. Тэгэнгүүтээ энэ бүх аллахыг тэгвэл Жекоб түүний найзууд хийж байгаа юм байна гэж бодонгуудаа эднэрт анхааруулах хэрэгтэй. Аллах хийж байгаа цуврал алуурчин чигсэндээ энэ бол миний найз. Тэгэхээр би зогсоох хэрэгтэй, буруу гэдгийг ойлгох хэрэгтэй гэмгүүтээ явж очиноо. Тэгээд Жек руу явж очисон чинь Жек Беллаг буруугаар ойлгоо уурлаад идэв. Чи юунд уурлаад байгаа? Чи баг цосрогчтой хайр дурлалын албатай болчих. Намайг хүн чанд гэхээр яагаад байгаа чи гэдгсэн чинь Беллэгөө чиний хүн чанд байх чантай хамаагүй. Гэхдээ гол нь хамгийн гол нь чи хүн халаад штт. Та нар хүн халаад штт. Яа хүн халаад байгаа юм гэсэн чинь Жекоб үгүй бид нар хүн халаагүй. Нэг эмэгтэй цосрогч хүн халаад байгаа. Бид нар нөгөө эрэгтэйг нь түрүүн алсан чам руу дайрж исэн чи мэдэж байгаас гэсэн чинь байла. Лорно гэж хэлдэг. Тэгсэн чинь Лорныг 5 чан хөөгд явсан штт. Тэгсэн чи аль хэдийнэ эд бат хийцэн Лорныг алчихсан юм л да. Тэгэнгүүт Викториаг Лорны хос гэж бодсон чинь байла. Учрыг тайлбарлаж өгнө. Тэгээд өнгөрсөн хор болсон явдлыг Жекоб дэрж өгдөг. Тэгэнгүүтээ Виктори миний араас ирсэн гэдгийг хэлдэг байгаа. За тэгээд Жекоб Беллаг дагуулад ахын дүүс рүү очдог. Тэгсэн чинь Пол гэдэг нэг тавтаргуу цус сорогчийг үзий яддаг хүн чанад гэхгүй. Тэгээд Белла ч цус сорогч найз хүмүүс юм болохоор угаасаа цусрагчийг санагсан мэлээ дээ. Ямар тааш Белла гэрсэн амар уурлаад Жек рүү шууд чон олж хувраад дайрдаг. Жек ч гэсэндээ агаар дээр чон болж хувраад. За тэгээд тэр хоёр тулалднаа. За тэгсэн чинь Сэм болохоор азарган чон ахгүй тэнгүүтээ бас өөрөө чон болж хуврангуудаа тэр хоёр зөксөхөөр яваад өгнө. Тэгээд Белла бүр шоконд орсон байжсэн чинь Жарет болон Эмбри хоёр Беллаг дагуулад Сэмийн сүд бүсгүн гэрлүү аваад очноо. Сэмийн сүд бүсгүг нь болохоор Эмили Ян гэдэг. За Эмили болохоор маш үзэсгэлэнтэй эмэгтэй байхгүй. Тэгээ Белла анх Эмилиг харсан чинь үнэхээр хөөрхөн харагддаг. Тэгсэн чинь баруун талын нүднээс нь хулаад баруун талын шүх хүртэл нь 3 улаан зурвастай аимшигтай сарв байдаг. Тэгээд Сэм Эмили рүү нэг удаа төвчээр нь халагдаад ууралсандаа болоод хүн чон болж хуврангуудаа хайртай бүсгүйгээ гимтээсэн тэр байдаг. Гэхдээ Сэм Эмили орол би бинд амар хайртай. Тэгээ Сэм бол тэрэндээ өргөлж харамсаж явдаг нь л мэдэгдэг аамаа. За та нарт одоо хүн чон талаар тайлбарлая. Хүн чон болж сүргэлсэн үедээ би биенийхээ бодлыг сонсч чаддаг. Дээрээс нь маш хурдан идгэрдэг, маш халуун биетэй, бараг 42 градусын хэмтэй биетэй байдаг. Ингийн үедээ шүү дээ, тэ. За тэгэнгүүтлээ маш хурдтай, хүчтэй, энгийн чанаас том биетэй юм онцлогтой. Тэгээ хүн чон болж хувирах үедээ болохоро хувцастай байх юм бол хувцас нь задраад шууд эвдрэн эргээд тавилах юм бол нүцгэн шилтэн болно л гэсэн үг шүү дээ, тий. За нэг ийм онцлогтой байх нэ. За ингээд Эмили Беллаг харангуйтаа чи цус сорогчийн найз охин уу гэж асууад. Тэгсэн чи Белла тал хийнгүүтээ чи хүн чоны найз охин уу гэж хэлээд танилцдаг байгаа. Ингээд Эмили маш гой омлет, бялуу зэрэгээр бол Беллаг дайлдаг. Гэбэжсэн чинь Жекоб, Пол, Сэм нар хүрээд ирнэ. Тэгээ хоёлаа эвлэрсэн байдгийн. Тэгсэн чинь Жекобд ямар ч тийм сорив байхгүй. Тэгсэн чинь Жекоб болохоор Полыг мөрнөөс нь хаацсан байдгийн. Тэгээд Жекоб ялнаа гэж Эмбри мөрийг тавьсан мэсэхгүй. Тэгэнгүүтээ тэрэндээ баярлаад байжсэн чи Белла тэр Полын сорийг харангуйтаа ямар хурдан идгэрт юм бэ гэд гайхдаг байгаа. Энэ өдрөөс хойш бүгдээрээ уучраа мэдсэн учраас сүргийнхэн Беллаг хамгаалж эхэлдэг. Тэгээ Беллаг бол ихэнх цагийг нь лапушт өнгөрүүлэхээр болдог байгаа. За тэгээ дээрэс нь Викторийг аль болох Беллагаас холдуулах бас Беллад хүрхээс өмнө устгах тийм төлөвлөгөө боловсруулдаг. За Чарлиг гэх юм бол Чарлигийн найзууд болох хамтдаа үргэлж загсанд явдаг Хари болон Билл нар хамтдаа Чарлиг хамгаалахаар болдог байгаамаа.
За тэгээ байжсэн чи Белла нэг л гунигтай уйтгартай байгаад идэв. Тэгмэл Жекоб үргэлж эргүүл яваал тэгэл Белла ганцаард нь лапууш тэгэл далайн эргээр зугаалал явж идэг. Тэгсэн чинь нэг өдөр Жекоб Белла намайг уучлаарай, би маргааш Симис чүлээ аваад тэгээд хойлоо хамт тэр зохионоос үсрэй гэж хэлдэг. Тэнгүүтээ Белла өнөөдөр ч бас хүүтэн байх юм шүү гэсэн чи Жекоб үгүй маргааш ерөн цаг агаар дулаар нажид арлын мэдэрч байгаа хэвчээ гэж хэлдэг. За ингээ маргааш өглөө боллоо. Белла хадан зохионоос үсэрнэ гэж бодоод баярлал. Жекобын гэрлөө хүрээд ирсэн чинь ер нь бол Белла гэртээ очиж оноод тэгээд гэрийн иргэн тойрны хамгаалж байгаа. Гэтэ ихэнх цагаалаа бош өнгөрүүлж байгаа байхгүй. Тэг өрөөд ирсэн чинь Жекоб байдгүй. Яадсан чинь Виктория тааралтай. Тэг Викторигийн араас явцаан гэж биелэлдэг. Тэгээ Белла ганцаархнаа далайн эргээр явж агаад хадан зохиог олж хардаг байгаа. Тэнгүүтээ тэр зохион дээр очиод зогсдог байгаа. Тэгээд Жекобыг ирэхийг хүлээхгүйгээр тэр зохионоос үсрэхээр шийддэг. Үнийг хэлэхэд үсэрч байгаа шалтгаан нь юусэн амиа орлох биш. Зүгээр л Эдвардын хоолойг удаанаар сонсох хүссэн. Яг тэр хадан зохион дээр зогссон чинь Эдвард Беллаг битгий буу бойл гуйж юм Белла хэрэггүй гэж хэлээ. Тэгсэн ч гэсэндээ Белла хаднаас үсэрчтэй. За ингээд унжаахтай Белла бүр хөөрөөд гэдээ орилдог аахгүй юу. Тэгсэн чинь далаа руу ороод Белла живж эхэлнэ. Белла живэд яж хата Эдвардад би чамд хайртай, би чамд хайртай. Би хүрхэл чамайг хайрласаар олно гэж сэтгэлдээ шивндэг. Тэгээд Белла уг нь эрг рүү очих хүсэн боловч хатуу нэг чулуун биетэй юм Беллаг тэнгисийн зүг рүү түлхээд идэв. Ингээд Белла бараг ухаан алдаа байжсэн чинь Белла гэсэн хоолой сонсогддог. Эдвардын хоолой шиг. Гэхдээ тэр бол Жек байдгаа. Жек Беллаг орилохыг сонсоод хурж ирсэн чинь Белла хадан зохионоос үсэрч идэг. Тэгээд Жек далаар ороод Беллаг маань авардаг ахнэ. Беллагийн хамаг хамар ам руу ус орчихсан байдаг. За бас нэг харамслаа мэдээг Жек Беллад дуулгадаг нь юу гэхээр Чарлигийн хамгийн сайн залах Хари зүрхний шигтээсээр нас бардаг. Белла Жекийн гэрт ирээд дулаацаад арай нэг гайг болж идэгэн. Тэгээд бодон дэр нь хэвтээд Жек болохоор бодонгийн нал цугаад унтаад өгнө айгу олон хоног нойргүй хөрх юмтан Беллаг хамгаалах гад харуул исэн болохоор ядарсан байдгийн. Тэгээд Белла энэ үед элийн үнзээ бодно. Тэрний юу гэхээр Ромео Жюльет дээр Парис гэж гарт юм байл л та. Парис болохоор Жюльетагийн бас нэг ханаас гүдэг залуу байдаг юм да. Тэгээд Ромео авсан дараа Жюльета хэрвээ Паристэй суусан бол яах юм бол гэж бодож модод. За ер нь бол баг Жектэй уучраа олдог ч юм уу гэж бодоод байгаа байхгүй юу? Айгу хурдан жоон сэн багаз. Тэгээд Эдвард хизээч над руу эргэж ирэхгүй учраас гэж Белла боддог. Тэгээд орой болохын наан Жекийг Белла сэрээгээд тэгээд Беллагийн машинаар Жек Беллаг гэрт нөрөж өгөхөр болно. Тэгээд гэрлүү нэрээд байжсэн чи гинт Жекоб жолоогоо эргүүлээ буцаа яваад идэв. Тэгээд Белла гайхаад юу болоод байгаа юм гэсэн чинь энэ цус орохч байна гэж хэлдэг байхгүй. Тэгээд Белла бүр айгаал яна Виктория юм шигтэй гэсэн чинь нэг л танил машин нүднийхэн болонд харагдтыг. Тэрний үгээр өмнөх дэвтэр дээр Беллагийн Феникс руу зогтож явж исэн тэр хар машин байдаг байхгүй. Тэнгүүтээ Калиныхан бэртээ Жекоб зогс гэж зогсоодог. Тэгсэн Жекоб за би лав тэднэр лөө ч очихгүй шүү. За ганцаараа очироо гингүүтээ хаяад яваад өгнө. Тэгээ Белла өөрөө машина унаад өөрийнхөө гэрлөө очдог байгаа. Тэгтээ Белла гинт боддог яана хэрвээ Виктория байвал яах вэ? Өөрөх байвал яах вэ гэж бодоод тэг гэрлөг очисон чинь хав харанхуй заяа. Тэгээ гайхаа эцэж гинт гэрэл асаад цэлсэгээл нүд нь харанхуулдаг. Тэгсэн чинь тэр нь Алис гэдэг юм аа. Тэг би бодсон юм аа Жек ингээд шууд хаяа авчдаг. Нэр Виктория байсан бол яах вэ? Тэг Белла тэг өгөх юм уу? Гэхдээ магадгүй Жек Викториягийн үнэрийг сайн мэддэг л байсан мах л та. Тэгэл яваад өгсөн бах гэж найдаа та тий. Тэгээд Белла Алисыг хараад бүр ухаан санаа нь орж гараад Алис гэл очиж тэрвэл бүр зуураад уйлаад бөө юм болдог. Тэгээл Алис би чамайг өгч байгаа гэж харсан. Чи яаж байгаа юм бэ гэж хэлдэг. Тэгс Белла үгүй би ерөөсөө тэгхгээгүй маа. Би зүгээр л өсөрч би зүгээр л хадан зохионоос өсөрч би спорт хийсэн байхгүй юу гэд тайлбарлав. Тэлгч Алис цааз тэгвэл чамаас өөрөө мэдсэн мал би одоо яваа да. Тэгвэл Эдвард над руу уурлна гэдэг тэнгууд Алис гойж штэ гэд Алисыг явуулахгүйгээр Белла гугаал идэв. Тэнгууд Алис за тэгвэл хэд хоногтой энд үлээ да гэж хэлдэг. Тэгээд Алис би яаж гэрлөөгөө ч хувцаслаад хүрээд ирье. Тэгээ бас жагаан хийх хэрэгтэй байна гэж хэлдэг. Ингээд Алисыг байхгүй агуур
байжсэн чинь Жек Белла руу залгадаг. Тэгээ Белла уцаа авсан чинь зайсан чи амьд уу гэсэн чинь Белла уурлаад амьд лээ гэж хэлдэг. Тэгээд Калин яхан ирсэн мө тэгс чи тийм ээ тэр чамд хамаагүй гэд манай хоёр муулцаад өрнээ. За Алис Беллагийн хоёронд за ингэ байжсэн чинь нэг өглөө өсөрсөн чинь Алис хажууд нь байдгүй. Тэгээ Белла юу вэ гэд яриа явцсан юм шээстэй гэж бодож байжсэн чинь доор Алис Чарли хоёр хооронд ярьж байдаг. Тэгтээ Чарли Алис Беллагийн өнгөрсөн хугацаанд ямар байсныг бүгдийг нэрж өгдөг. Амьд өгтөл шиг байсан, үнхээр хэцүү байсан. Эдор дахиж ирэхгүй үсттэй. Тэр Жектэй хамт цаг өнгөрүүлээ арай гайгүй болж байгаа гэж хэлдэг. Алис ч гэсэндээ дахиж ирэхгүй гэж хэлдэг. За ингээд Алис би тур зур явах хэрэгтэй байна гэд хэлдэг байхгүй. Тэгэж байлаа яагаад гэсэн чинь учир нь хүн чон ирж ийн гэж хэлдэг. За тэгээ Алис ингээ хүн чонтой таахгүйгээд ариалаа гараа явдаг. Тэгсэн чи Жекоб ороод ирсэн. Бүр 2 хоногийн дараа ярьж байгаа байхгүй. Тэнгүүтээ Беллаар уурлаад идэв чи яаж уучлах чаддаг вэ наа гэтэргээд. Тэгээ Белла ч гэсэндээ мэдээд цус рогч өмөрөн штэ. Тэгээ Жекоб цус рогч үнгээсээ үз яадаг заа шимэгч муу цус рогч цусан дурлагч энэ төр гэл хэлдэг байхгүй. За тэгээ байжсэн чи гинт Жекоб Белла барьж аваад үнсгээд идэв. Тэг яг ингээ Белла эсвүүч чадахгүй гэтээ дуртай биш байгаа байхгүй. Тэгсэн чинь гэрийг нь ус дуурайд хойлоо ог хараагаад хоёр тишээ болно. Утсыг нь Жекоб авдаг. Тэгэл Жекоб ярьж байгаа нэг юм заяа. Бэнэ. Тэрөө байхгүй наа. Хайцсан гэж юу? Оршуулганд явсан. Тас гэл уцаа таслаа ичдэг. Тэгэл Белла гайхал чи сайн энтэй харсан бэ гэсэн чи. Карлайл юм шиг байна гэж хэлдэг. Тэгсэн чи ард нь гинт Алис Белла гэд орилдог байхгүй. Тэгээ Белла яасан бэ Алис гэд харсан чинь тэр Карлайл бишээ тэр чи Эдвард байсан гэд. Тэгээ Белла бүр Жекоб руу уурлаад чи яаж Эдвард байхад надад уцаа өгөхгүй чаддаг байна гэдгсэн чинь тэр чухал ишээ гингүүтээ Алис уцаа гаргаж ирээд Розали руу залгадаг. Тэгснээр Розали руу уурлаад Роза чи яагаж тэгж хэлж байгаа юм бэ? Чи яагаж Беллаг амиа хорлсон гэж Эдвард хэлж байгаа юм бэ гэж хэлдэг. Тэгээ гайхаа ажилласан чинь та нар санджсэн бол номын ихэнд Эдвард хэрвээ Беллаг өгөх юм бол амиа орлно. Тэгтээ бургаал тэр өрөө очно гэж хэлжсэн штэ. Яг тэр үйл явдал нь болж идэгэн. Тэгээд Эдвард өн шалах гад гэрлэн залгасан чинь Жекоб гэх нэг юм Чарлиг оршуулгад явсан гэлэнгүүд угаасаа Беллаг өгсөн л гэж бодсон шүү дээ. Тэгэл Эдвард амиа орлыг л Валтер руу явдаг байгаа. Тэгээ Валтер руу явхад бол мэдээ цаг хугацаа орно. Тэгтээ Валтерийн Эдвардыг бас алахгүй байх магадaltaй. Яг бол Карлайлын найз шүү дээ. Гэхдээ Эдвард ямар нэгэн хууль дүрмд зөрчин тэгвэл заавал цааслах шаардлага гарч ирнэ шүү дээ. За Эдвардын төлөвлөгөө нь юу байсан бэ гэхээр Валтерия хотод юм баяр болт юм байна. Жил нэг удаа. Тэр нь болохоор цус орогчдыг хотоос хөөж гаргасан баяр гинэ. Тэр баяраа бүх хүмүүсэнд улаан даашинз, маашинз, улаан ховц өмсөө баярлах юм байна. Тэр үед нь Эдвард үд дундын нар дээрээс тосох үед олны нүдэн дээр баруун нүцгэн шалдан гард ирээд нөгөө наранд алмаз шиг ялсаг бие гайхуулчихсан байна. Хүмүүс гайхаад байдаг байхгүй юу? Наранд гарахаар шатаж өгнө гэж ойлгоод тийм. Үгүй тийм биш. Зүгээр л шатаж өгөх биш. Олын нүдэн дээр наранд арьсаа хэрхэн гялцж байгааг олон нийтэд харуулад хариуд нь болохоор Валтерийн дүрм хууль зөрчиж байгаа шүү дээ. Тэм учраас Эдвард өгчихгүй цааслах нэг ийм төлөвлөгөө зохиоцсон байна гэдгийг Алис ирээдүг хардаг чадвараараа харчдаг юм аа. Ингээд Алис Эдвардыг зогсоох хэрэгтэй гэдэг. За тэгсэн чи Белла тэгвэл Эдвардыг хам зогсооё гэж хэлдэг. Тэгээд ер нь бол Алис ганцаараа очиод зогсоож байлаа шүү дээ. Белла амьд аа гэдэгтээ Эдвард итгэхгүй. Белла жигнэсээ өгсөн байсан ч гэсэндээ Алис Эдвардыг зогсоох гэж очино. Тэгэхдээ Эдвард амьд гэж хэлнэ бодно. Тэм учраас Эдвардд ямар ч тийм амьд өлөх боломж байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр заавал Белла өөрийн биеэр очиж Эдвардыг зогсоох хэрэгтэй болж байгаа маа. За ингээд уралдаан эхлэндээ Белла цаас үзэг барьж агаад Чарлид хэдэн үг сараачиж бичиж орхингуудаа пассворд ойр зүрийн эзэлсэн аваад тэгээд Эдвард руугаа Алистай хамт явнаа. Манай ирэхлээд машинаараа дахиад онгоцын бол руу очиод онгоцын болоос шууд Нью-Йорк нисдэг. Бодол Порт Анжелесаас л нисэж байгаа. Угаасаа Форкс онгоцын бол байхгүй. За тэгээд Нью-Йоркоос Флоренц руу нисээд Флоренцаас Валтерия гэдэг хот руу машинаар оруулаа. За ямар машинаар явдаг вэ гэхээр шар өнгийн Porsche машиныг Алис хулгайлдаг. За тэгээд манай Валтерия хот руу очисон чинь
машинууд нь төгжирсэн байдаг. Тэгээд Алис чинь гарандаа амхаар торон бэли зүүж агаад Валтерагийн харуултанд $1000 им ахвал өгөөд тэнгүүтээ хот руу машинтайгаа зөвхөн автобус орох ёстой хот руу машинтайгаа ороод Беллаг аль болох ойрхон болгоно. Тэнгүүтээ Алис Беллад хэлдэг. Алис Беллаг аль болох ойрхон болгож авахгүй. Тэнгүүтээ Белла чамд 5 минутын хугацаа байна. За чи цагтай цамхаг руу гүйж очоорой. За тэгээд чи амжихгүй байх юм бол бид нар бүгдээрээ өвхөн. За ямар ч тач бид нарыг халаад дуусна гэдэгт баярлах хэрэгтэй. Манай бус гэр бүлийг амьд үлднэ. За тэгээд юу ч болж исэн зогсож болохгүй гүүгэрэй гэж хэлдэг. За ингээл Белла шууд хаалганыг л баг машины хаалгагч хаахгүйгээр гүйж эхэлнэ. За тэгээд төвд байгаа цагтай цамхаг руу гүгээлэн. Тэгээд гүйжсэн чинь шилбэ нэг амар юм зогтдог байхгүй. Тэгээд харсан чинь нэг усан сан байдیں۔ Тэнгүүт нь нэг усан сангаа бүр туучаад гүүгээд явсаар гүйсээр хагаад цагтай цамхагийн дэргэд оцсон чинь Эдвард зогсож идэг. Эдвард өнөдөө хаах санчсан байждаг. Тэгээд тэнгүүд Белла Эдвард руу Эдвард битгий гэд ойрлоод очдөг байгаа. Тэгсэн чинь Эдвард өөрийгөө өгцөн гэж бодоод Валтерийн сайн ямар хурдан идэг юм бэ? Би мурдан өгчөж байгаа юм бах та. Би ч Деважинд очижээ. Карлали хэлсэн үнэн байна. Деважин чиний минь царайг улам сайхан болгож байна. Өхөлч чиний үсгэлэн гог хулгайлж ицсэнгүй Ромео Жулиетагийн үгийг хэлээ зогсоод идэв. Тэгвэл Белла юу яриад байгаа юм бэ? Би энэ чинь амьд байна. Чи ч үхээгүй, би ч үхээгүй. Хоёулаа амьд байна гэж хэлээд тэгэд Эдвардгийн нүдэ нэгэ Беллаг харангуйтаа гэд нарнаас холдоод нарлаг баг гарчихсахгүй. Тэгээд арьсан гэлсжсэнийг Эдвардны хүүхд мөхт харсан. Тэгээ байжсэн чинь Валтерийн Дмитрий Феликс гэдэг хоёр том цосорогч хурж ирээд Эдвардыг эзэнтэн дуудж ингээд авч явах гээд идэв. Тэгсэн чинь Эдвард мэдээж явахгүй шүү дээ. За яг хуу би явал Белла энэ чи байж гэсэн чи үгүй ээ. Та нар бүгд хамт утсан гэдэг. Алис ч гэсэн хүрээдэрдэг. Тэгсэн чинь Жейн гээд эмэгтэй жоохон охин шиг цосорогч хүрээдэрдэг. Тэнгүүтээ хангалттай эзэнтэй хэтрийг удаан олоолчлаа. Явъя гэсэн чинь Эдвард Алисаар юу ч хэлж чадахгүй араас нь дахиад Жейнийг учиртай цосорогч аам л та. За тэгээд муусны хоолоогоор доошоо өсөрч ороод за манай Беллач өсрөн гэж байхдаа өсрөх юмлыг бол өгчгээлгүй. Тэгээд эхлээд Алис хараад араас нь Эдвард зөвлгөн Беллаг гулгуулж оруулаад тэгээд Алис гар дээрээ тосч аваад ингээд Эдвард Беллагаа тэврээд муусны хоолоогоор газар дагуур явсаар хахад газар доорох цосорогчдын хааны шилтгэн рүү ордог байгаа. Төвүүдний өрөөлөн лифт нэвтээр бууж муухад ороод ирсэн чинь хар хайртай түр энгийн хүн ресепшигээ зогсож идэв. Айгуу санаа. Тэгээд тэд нарт хоол моол залгуулдаг гинэ. За тийм ямар тач Арод бар алхдаг байгаа. Ароо Эдвардыг юу хийжсэн гэдэж мэдж байгаа шүү дээ. Тэнг биш юм чинь. Тэгээд зэмлээд байжснаа. Та нар хууль зөрчсөн мөрсөн гэсэн чи Эдвард үгүй бид нар хууль зөрчээгүй гэд байж идэг. За тэгсэн чинь Ароо болохоор нэг юм чадвартай хгүй ямар чадвартай гэхээр хүний алиг би зүгээр л ихсэгд хүрээл тэр хүний өмнө юу бодож байсан тэр бүх бодлын бүгдийг нь мэддэг гэсэн үг. Тэр хүнийг өөрөөс нь ч илүү мэддэг тийм чадвартай гэсэн үг л дээ. Тэнгүүтээ Ароо Эдвардын бодлыг мэдэж унсан байгаа. Тэнгүүтээ Эдвардын болоос Беллаг харсан. За Маркос гэдэг гişүн Маркос болохоор хүмүүсийн тэр орж ирсэнтэй ерөөсөө анхаарал хандуулахгүй ингээл хайхрамж байдаг. Чи Кайс нь болохоор эсрэгээрээ амар анхаарал хандуулад Арог хатгаад идэв. Тэнгүүтээ Кайс болохоор хүмүүсийн холбоог мэдэрдэг тийм чадвартай мэл. Тэнгүүтээ эдгээр холбоог сони юм а гэж Арог хэлдэг байнамаа. За тэгээд Арог Беллад хурж бодлыг нь уушгах хичээдэг. Тэгээд орч гисэндээ за гэд төвшөөртэй. Тэгсэн чинь Арог Беллан гарт урсан чинь рүүс бодлыг нь уушчаад. Тэгээ Арог бүр гайхаад тэгвэл Жейнийг туршаад үзтээ гэд хэлдэг. Тэгсэн чинь Жейн гэсэн үгийг сонсонготой Эдвард Беллагийн урд урддаг. Тэгсэн чинь Эдвард юу ч болоогүй ач гадар ивэрлдээд унаад өгнөө. За тэгэл газраар нэг Эдвард болоод ойролж хашгираад тарчлаад бүр аимшигтай юм болдог. Тэгээ болооч намайг зовоо гэд тайраг шиг бололдог. Тэгээд тэгсэн чинь Жейн Беллар харсан чинь Белла юу ч болдгүй. Беллад нөлөөлдөг. Тэгэхээр Жейний чадвар нь юу гэхээр харцаараа зүгээр л хүссэн объект руу гараад тэр хүн байна уу цосрогч нь уу бүгднийг тарчилгах юм чадвартай, аимшигтай чадвартай. Тийм болохоор л манай хоёр
юу ч хэлж чадахгүй Жиний араас явсан байгаа байхгүй юу. За ингээд ямар тач Арон Беллаг алах хэвээр. Нэг бол бид нарт хамт үлдэх хэвээр гэж хэлдэг. Тэгээ Белла бодохдоо Арон юу яриад байгаа юм бэ? Арай намайг эдний хоол болоод үлнэ гэж бодсон байх та гэсэн чинь үгүй байдаг. Цус сорогч болж үлдэх талаар ярьдаг байгаа. Белла хүн байхтай чадвартай юм чинь цус сорогч болоод ямар гайхамшигтай чадвартай болох бол гэж Арон бодсон. За тэгсэн чи Эдвард мэдээж зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгсэн чи Алис Эдвардыг тавьшруулад өөрийнхөө бодлыг Арод уншуулдаг. Алис ирээдүг харах чадвартай учраас ирээд үед Белла цус сорогч болсон байгаа Алис харсан. Тэгээ тэрийгэ Арод үзүүлэг байхгүй. Тэгээ Ароо за заламжтай. Тэгвэл хадагтай Свон удахгүй цус сорогч болох юм байна. Тэмчиж та нар чөлөөтэй гэж хэлдэг. Ингээ манайд гарах гэсэн чинь гаднаас 40 аялал жуулчлаар ирсэн байлтай хос ороод ирдэг байхгүй зураг аппарат энтрэ барьсан. Тэг гайхаа ижсэн чинь нөгөө 40 хос чинь яг үнийг хэлэхэд манай язгууртан цасрагчдын хоол нэг юм аа. Тэгээд Беллагийн бараг чихийн тархан холгүй Беллаг дагуулаад тэврээл тэр гадраас хамаг хурдаараа холоод явсан боловч ард нь аимшигтай хашгиран сонсноор Белла ухаан мэдрэлээ алдаж эхэлнэ. Айгаад уйлж гарна уйлаална. Тэгэл Белла чимээгүй гэлээд Беллага харагдал тэг үүдний өрөөндөө очиод хэсэг суух хэрэгтэй болно. Яа гэх юм бол нар буусын дараа манайдыг улаан ажилтдаг. Тэгээд Эдвард Алис хоёр саарл нөмрүүлчихсэн. Хүнд мэдэгдэж болохгүйгээд. Тэгээд яг Валтерыг юм бол Валтерагийн хотынхнаас нэг түүнийг нь идэхгүй заяа. Тэр нь дэлхийн хамгийн аюулгүй хот гинэ Валтера гэдэг нь. Гэтэ аялаар ирсэн хүмүүсийг барьж иддэг юм л да. Тэрийг одоо загасчлна гэж ярьдаг. За ингээд орой болтол хүлээж агаад за тэгээд манай гурав гараад онгоцсондоо суугаад сайдлараад тэгээд гэртээ хардаг аамаа. Тэгээд гэртээ харах замдаа Беллароос унтахгүй гэжээдээ яа гэх юм бол Эдвард буцаад яваад өгнө гэж бодоод байгаа байхгүй юу. Энэ дөрвөл болсыг мэдээд тэгээд буцаад яваад өгнө гэж Белла бодоод тэгээд дөрөвөөс унтахгүй байдгийн. За тэгсэн чинь Розали Эмит Жаспер Эсми Карлайл манайдыг тосч явна. Тэгээ Жаспер Алис хоёр бие биенлүүгээ хараал згсаад идэв амар хөөрхөн. Жаспер гэх юм бол өмнө нь агиох дөрөм хууль зөрчиж байсан болохоор Валтер руу очих юм бол шууд алуулна. Тийм учраас Алис Жасперыг хамгаалахын тулд Жасперыг араас ирүүлэх хүсээгүй. Тэгээд манай бол үнэхээр гүн холбоотой байгаа юм шүү. Өөхөр хостэй Алис Жаспер хоёр. За ингээд Розали Эдвардаас уучлахудаг. Хэрэв Розали Беллаг хүсэн гэж Эдвард хэлэх байх бол Эдвард тийм болчингүй зүйл хийхгүй шүү дээ. Гэтэ Эдвард уучлах юм амар уурлал идэв. За ямар тач ингээд Беллаг гэртээ очсон чинь Чарли уурлаад Эдвардыг хөөнөө. За тэгсэн чи Белла Эдвардын толгоноос ингээ хүзүүнсэн зураад явуулахгүйгээд хичээдгийн. Ингээд Белла нэг мэдсэн унтсан байдаг. Сэрсэн чинь хажууд нь Эдвард хэвтчихэдэг. Белла сэрээд Эдвардыг буцаа явах таа гэж бодоод идсэн чинь Эдвард чи ламайг яв гэж хэлэхгүй бол би дахиж чамаас холож чадахгүй. Би чамд хотлон ярьсан маа. Би чамд хайргүй гэж би чамд хотлон ярьсан маа Белла. Чи ихтэй надад шууд итгэцэн. Би чи нүднээс ч явж харсан гэж Беллад хэлдэг. Тэгээд Белла маш их баярлдаг. Тэгээд Эдвард хэлэхдээ болохоор чамгүйгээр надад үнэхээр хэцүүсэн. Би Викториаг үнэхээр мөржсэн маа. Гэхдээ ингэ мөрж жагаад Викториаг алсан. Тэгсэн чи эргээд чам дээр ирсэн байсныг мдээгүй. Тэгтээ Виктори азар Викторийг салсан мдээгүй байсан болохоор шууд чам дээр ирээд алчаагүй мэнэ гэж хэлдэг байгаа. Тэгээ үүн бол ингээ Белла хатан зохион өсрэг бол Эдвард ирэхгүй юм шиг дүр зураглал харагдаж байгааз. Гэхдээ үгүй байдаг. Эдвард хэлэхдээ за би өсрэлийг 7 оноо л чам руу хурж ирэх гэсэн. Чи өсөрсөн өсрээгүй. Тэгээ би чиний өмнө өвдөг сөгдөөд бүр гуугаад чултгай намайг уучлаач өршөөгөөч гэж хэлээд чиний дэргэд байхасаа гэж хэлдэг. Тэгээ Белла баярлаад манайр илрээд амар хөөрхөн үнсэлцээ. Тэгээд байжсэн чинь гинт маргалж эхэллээ. За яасан бэ гэсэн чинь Белла би хурдан цус сорогч болох хэвээр. Тэгэхгүй бол Валтерыг хурж ирнэ гэсэн. Тэгсэн чи Эдвард Валтерыг чамаа бараг 30 нас хүртэл санахгүй. Бидний хувьд нэг жил бол тэдний хувьд нэг өдөртөө тэмцэнэ гэж хэлдэг. Тэгсэн чи Белла юу яриад байгаа юм бэ? Тим гэж юу вэ? Би цаавал цус сорогч болох хэвээр. Тэглээж би цус сорогч болохгүй бол Валтерыг танай гэр бүлийнхнийг устгах штэ гэж хэлээд босоод гутлаа хийж эхэлдэг. Тэгээд ор чайж чам гэсэн чинь таны гэрэл явах чинь. Тэгээд
Үгүй яаж авчих вэ? Би машинаар явна гэдэг байхгүй юу? Өдөл Чарлиз ирж штэ гэсэн чинь тэр хамаагүй би заавал явна гэд. Тэгсэн чинь байлаа. Юу бодсныг нь бид одоо мэдж авна. Юу бодсон бэ гэхээр очоод санал хураах цаа ингэнэ. Тэгээ санал хураахтаа байлаа хүнжигрээ байх уу, цусрагч болох уу гэдгээр санал хураана. Ингээд эдэрт санаа алдаад байлааг үрээд гэрлүүг явдаг байгаа. Тэгээд байлаа ах нөөдөр дөрүүлж явахтай амар дотор нь бохор гэлээ өцөөд гэсэхгүй. Энэ удаа бүр зүг зүгээр болсон заяа бүр гэл салхи мэлх мэдрээл мозодыг хараал гэл. Тэг гэрэг нь оролцоо буугаад манайр алхаад очичээд тэгтээ байлаа тоолгоод нүгүй эдэртийн хоолой сонсогдчихсэн талаар хэлээд энэ болог сонсохын тулд эрсдэлтэй зүйл хийдэг байсан. Эдэрт тэлдэг эдэрт гайхаад өнгөрдөг байгаамаа. Зүр бэлгийн дотор болж байгаа л нэг үйл явдал юм шиг байгаа. За ингээд эдэрт гэрлээ оцсон тэгсэн чинь эдэрт амар хөөрхөн дууддаг хгүй. Карлайл, Эсми, Джаспер, Алис, Эмит, Роза доош буугаад ирэж бидэрт ярилцах зүйл байна гэдэг. Тэгээ бүгдээрээ агалтгааны хууранд 8 судалтай ширээ байгаа. Тэмцэнэ суугаад ярилцлага эхэлдэгэ. Байлаа босч ирээд Волтерийнх намайг цус сарвч болохгүй бол бид бүгднийг шийтгэнэ. За тийм учраас би цус сарвч болох шаардлагатай. За тэгээд ер нь бол би сургуулаа төгсөөл цус сарвч болохыг хүсэж байна гэж хэлдэг. За тэгээд энэ дээр санал хураая гэдэг. За эхлээд эдэртээс асуув. Тэг чи эдэрт архираад үгүй гэж хэлдэг. Эдэрт угаасаа байлаад амар хайртай болохоор тийм амьдралыг хүсэхгүй штэ. За тэгсэн чинь байлаа за залгамжтай гүнгэтлээ. Тэгвэл Алис гэсэн чи Алис тийм ээ гэж хэлдэг. Тэгээ Джаспер гэсэн Джаспер тийм ээ гэж хэлдэг. Тэгээ Джасперыг тийм гэсэн байлаа жаахан яах тийм. За тэр жаах. За тэгээд Эмитээс асуусан чинь тэглүү авах тий. Чамаа гэрснээс хойш бидний амьдрал их сонирхолтой болж байгаа шүү гэж хэлдэг. За тэгээд Розалигаас асуусан чинь Розали үгүй гэдгснэ. Үгүй үнийг хэлэхэд би чам дургуй тэгж байгаа юм биш шүү. Би зүгээр л хүн байх ямар чухал байдгийм бэ гэдгийг би мэддэг учраас чамайг ийм сонголт хийхийг би зөвшөөрч чадахгүй гэж Розали хэлдэг. Розали жоохон зөөлөрсөн байт юм аа нөгөө эдэртийг өгчихсэн хэрэгээс болоод тэгээд Беллад баярлалыг аадмал эдэртийг хамгаалж аварсан штэ. За тэгээд Эсмигээс асуудаг. Тэгсэн чи Эсми Белла ах минь чамайг бид нартай уулзсан тэр цагаас чи бидний нэг хэсэг болсон. Чи бидний нэг гэр бүл болсон. Тэм учраас би зөвшөөрч байна гэж хэлдэг. За энэ хамсаг Карлайлын саналыг асуугаарлаа. Тэгснэ Беллагийн үнд сандараад яна Карлайлыг хамгийн түрүүнд асуух гэсэн юм шүү гэж боддог. Тэгээд одоо өнгөрсөн шүү дээ. Тэгээ асуусан чи Карлайл тийм ээ гэж хэлдэг. За ингээд Карлайл зөвшөөрснөөр манай Белла цус сорогч болохоор болно. За тэнгуүтэй Белла. За тэгвэл Алис чи намайг цус сорогч болгоод өгч гэж Алисгийн сандраад би ерөөсөө хүн цус сорогч болгож үзэж байгаа гэж би чадахгүй гэдэг тэгэхгүй. Тэнгуут нь Белла тэг яах юм бэ? Эдэр намайг болохгүй чи болгож чадахгүй чамайг болгоно гэж бодсон шүү дээ гэсэн чинь Карлайл би бол болгож чадна гэж хэлдэг. Ингээд Белла Карлайлаар цус сорогч болохоор болдог байгаа. Эдэрт маш их урлан тэг одоо ямар арга хавт бүгдээрээ санал ургаад шийдэгдчихсэн. За ингээд эдэр Беллаг дагуулаа гэрт нь аж шүргэж өгнө. Тэнгүүтээ эдэрт Беллад хэлдэг байхгүй юу? Чи үнийг хэлэхэд надаар л цус сорогч болохыг хүсэж байгаа сте гэж хэлдэг. Тэг Белла түүнийг хүсчихдээ Карлайлаар биш. Тэгээд эдэрт 3 жил, 4 жил, 5 жил, 1 жил гэл Белла зөвсрөл 1 жил хүлээ гэлдэг. Тэгсэн чинь эдэр гэвэл нэр би нэг болцол бодож оллоо гингүүтээ Белла би нэг болцлоо. Тэгээд чи зөвшөөрөх юм бол би чамайг хуургана гэж хэлдэг. Тэг Белла ямар болцол гэсэн чи эдэрт надтай гэрэл гэж хэлдэг байгаа. Тэгэл гэсэн чинь Белла бүр пал хэлвчдэг байхгүй юу? Юу яриад байгаа би тэгж 18 шүү гэсэн чинь тэгвэл хүлээжлээ гэж хэлдэг. Тэгээд Белла би тэгвэл Карлайлаар хувируулчих юм чинь гэсэн чинь эдэр тэгдэг гэж хэлсэн чинь Беллаг үнийг хэлэхэд Карлайл биш эдэртийг өөрийг нь хувиргаасай гэж хүсэж байгаа болохоор бүр ямар ч аргагүй байдал ордог байгаа. Ингээд эпилог хэсэг гарч ирнэ. Эпилог дээр болохоор Жекоб Беллагийн мотоцикл унжсаныг Чарлид хавуулчихсан байдаг. Тэгээд Белла уурлаад Жекоб хаана вэ гэж арилж барлаа биз Жекоб угаасаа хүрэтэрсэн. Тэгээд хэлэлцээрийг эдэртэд саналдаг. Тэр хэлэлцээр нь юу гэхээр зөвхөн цус орогчд хүнээр хооллох биш хүн
хацгал юм бол бидний хэлцээр дуусгар болж хүн чинь болон цусрагчдын дундаа дэгднэ гэдгийг сануулдаг байгаа. Тэр Белла хувирахад хэцүү болчихж байгаа гэсэн үг шүү дээ. За ингээм мөртөж Жекоб, Белла, Эдвард гурийн эдрэг тарилцаа энэс эхэлж байгаамаа. Ингээд Белла тэр бүгдийг гайхаад, гайхшраад ямар их асуудал гэж бодоод байдсан чинь Чарли Беллаг Изабелла Мэри Сон гэдэг байхгүй. Тэгмэд Беллад тэр бүх асуудал нь юу ч биш юм шиг санагдаад аавс амар айгаад яагаад гэх юм бол Жекоб хавуулсан шүү дээ. Тэгээд Чарли Беллаг шийдэх гэж байгаагаар энэ одоогийн ном маань дуустдаг. Тэгээд анхаарал тавьсан та нартай маш их баярлалаа. Дараагийнх номоор удахгүй уулзна гэж хувийн зүгээс найдаж байна. Хэрвээ та бүхэнд таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. За тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Маш их баярлалаа.